Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оми нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Шинэ сарын бас мэндийг хүргэе. Тэгэхээр 5 сарын 1 гэхээр нэг Майн баяр гэж нэг хөдөлмөрчдийн баяр гэж болдог гэсэн байхгүй. За. Баг байхад. Тэгээд сайн баяр гэдэг нэр надад жоохон хэцүү байна гэ. Би нэг удаа хэллээ. Ээжтэй. Майн баяр өгцөн болдгоо чамд гоё байсан уу гэдэг. Яах юм бэ яах юм. Тэгэхээр альва нэр бол тэ болж байгаа үйл явдал бас болж байгаа үйл явдлыг дурсахын тулд эсвэл одоо юу гэдгийг дөнгөж төрж байгаа хүүхдэд ямар ирээдүй хүсэж байгаагаа тэ эрэлхийлж баг ишүүлэх шиг эсвэл зүгээр л гоё нэр өгдөг. Гоё нэр гэдэг нь яг нэг хутга илэрхийлэхгүй зүгээр гоё л гэсэн үг тий. Жишээ нь одоо гоё цэцэг гэдэг нэртэй эмээ явж гин гэсэн үг шүү дээ тий. Ягаад гэвэл тэр хүүхэд тэр охин төрж явах үед тэр уур амьсгал бүгд гоё байсан л гэсэн үг. Гэтэ өнөөдөр би ягаад энэ зүйлийг ингээд яриа гэж бодсон гэхээр өнөөдөр бид нар Матай номыг дуусгаад Марк номоос ишлэл үзэх байна. За тэгээ Марк номоос жижиг хэсгүүдээс олон зүйлийг сурна гэдэгтээ итгэлтэй. Харин 5 сарын 1 таны хувьд юуг одоо илэрхийлдэг вэ? 5 сарын 1 гэхээр та юу боддог вэ гэдгээ бид хоёртаа хуваалцаж болно. Тэгээ сая пастрыг нэр ярьсан чинь би бас нэрэндээ айгу дургу байсан. За. Багаасаа нөгөө нэг октод чинь миний эргэн тойронд дандаа л нөгөө нэг солонгоо хулан хинг гэдэг чинь нэг тийм халуунаа те нэг юм гоё нэр надад айгу гоё сонсогддог эмхтэлэг сонсогддог. Тэгсэн чинь миний нэр болохоор Оргилмаа. Оргилтай. Тэнгүүд одоо жоохон надад өөрт маань тухайн үед жоохон хүүхдэд сонин сонсогдсон юм шиг байгаа. Тэгээ нэрээ өөрчлөн гэж боддог байлаа багахта. Тэгээд нөө томорхон ярээр нэг утга учрыг ойлгоод ингээд ирэнгүүт миний нэр чинь онцгой юм байна гэдэг зүйлийг ойлгоод ирэхээр бас нэрэндээ дуртай утга учрыг нь бас боддог бол тийм үлээ. Тэгэхээр надад бас нэрээ тэгж жоохон голж исэн үе бас байдгийм бай. Сая хэлсэн чинь саналаа. Тэгэхээр бидний нэр эцэг их маань өгсөн. Харин бид нар энэ нэрийг хүмүүс юу гэж одоо дурсаж явахыг бидний амьдрал шийд. Тэгэхээр өнөөдөр хоёр хүний нэрний талаар бид нар жоох ярилцсан. Тэгэхээр би харин та бүхэнд хэлхийг хүсэж байгаа зүйл нөхөр та өөрийнхөө нэрийг солих биш харин хөв тавилангаа солих боломж танд байгаа гэдгийг эзний нэрээр сануулгыг хэлхийг хүсэж байна гэж. За тэгвэл би үргэлжлүүлээд Матай номоо дуусгаад одоо үргэлжлүүлээд Марк номноос суралцаж эхэлж байна. Тэгээд эндээс бас маш олон илчлэл илэрхийлэл Бурхны бидэнтэй ярих тэр гайхалтай шүзүүлгүүд бас байх хаа гэж найдаж байна. Тэгээд үнэхээр бид эцэг их маань бидний одоо дуудах нэрийг өгдөг бол тэр дуурсах хин нэгэнд дуурсагдах тэдгээр зүйлсүүдийг бид нар бүтээдэг бас эзнээс бас бидэнд өгдөг тэдгээр зүйлсүүд бид нар хэрхэн дуурсагдах вэ гэдгээ бас өөртөө сонгох боломжтой байдаг учраас эзэнд талархъя. Тэгээд энэ өглөө шинэ сарыг, шинэ өдрийг өгсөнд эзэндээ талархаад үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд зүрх сэтгэлээ та эзний өмнө бэлтгээд үнэхээр эзнээс авах тэдгээр зүйлсүүдийн төлөө та талархаад түүний өмнө залбирч бас магтаарай. Нэртэн алдаршиг бэлхэн дүүрэн таныг олуулсаж баян тансайнуудаа цугтаа би нэрийг тань магтъя. Нэртэн алдаршиг арга мухардан мэлсэн чудор явж ангац сүлдсэн үедээ би нэрийг тань магтъя.
하루의 남의 무치 후이대지 비힐생 무킹이스 니네 알듯이 무킹이스 니네 무킹이스 니네 알듯이 야루 알듯 니르탄 알듯이 니르탄 알듯이 бэлхэм дүүрэн таныг олуурсаж баян тансын утар суухдаа би нэрийг тань магтъя нэр тань алдарчиг арга мухардан мэлсэн цүлөр явж ангад сангад сүлдсэн үедээ би нэрийг тань магтъя таны өгсөн ивэл бүрээд таныг магтъя харахгүй намайг бүчих үедэж би хийсэн мөнхийн эзнийнээр алдаши мөнхийн эзнийнээр алдаши яру алдарт нэр тань алдаши Таugod буцаажавда Таugод буцаажавда Гисэж зүрсэт хилмэ Таныг магтсан хэрэг Таны өгсөн ивэл бүрээр Таныг би магтъя Харахгүй намайг бүчих үедэж өөртөө би хийсэн мөнхийн эзнийнээр алдарши мөнхийн эзнийнээр алдарши яру алдарт нэр тань алдарши мөнхийн эзнийнээр алдарши мөнхийн эзнийнээр Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За одоо бүгд хамтдаа Марк 6 дугаар бүлгийн 14 дугаар ишлэл. За энэ ишлийг ингээд яг энэ 14 дугаар ишлийг тасцсанд хүмүүс их гайхах байх л та. Гэхдээ нэг юм байна. Херод хаан үүнийг дуулсан байлаа. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа. Хүмүүс баптист Иохан үхлээ самилжээ. Түүний дотор ийм гайхамшигт хүчнүүд үйлчилж байна гэж ярьсан байна. Тэгээ бүгд их сонирхолтой нэг зүйлийг өнөөдөр ялцгаана шүү дээ. Тэр нь бол юу ихлээр нэг хүнийг яхаарахгүй өгөхийг харсан. Толгой нь бүр өмнө нь царан дээр тавиатай байхыг харсан. Гэтэл нөгөө хүнийг энэ амьд талаар хүмүүс ярьж байгааг сонссон. Бодоод үгүй Херод хаан бол Иохан Баптистыг цаадалсан. Энүүгээр Херод хаан одоо дэлхийн түүхэнд маш муухан болон үлдэж байгаа. Ер нь Херодын удмынхан Библиэлд 4 Херод хаан гарч байгаа юм л да. 4 Херод хаан гарахад ер нь нэг олигтой хүн байгаа үстэй. Ер нь бол нэг олигтой хүн байгаа. Тэгэхээр яагаад ингэж Херодын ингэж нэг олигтой биш байгаа гэснээр тэдэрт нэгдүгээр сэтгэл зүйн хувьд бол маш том дарамтайсан. Яагаад тэгэхээр Херод бол Идомчууд байсан. Идом омгийнхэн чинь нөгөө нэг Израиль биш байхгүй юу? Тийм учраас яг нөгөө нэг Ромын Помпей Женжин одоо Юудыг эзэлснийхаа дараа
Евдэн одоо хүмүүсийн удирдагчийг биш харин тэдний үзэн яддаг тэдний дургу хүмүүсийн одоо өвдөөцөр хүмүүсийн дундаас гэрүүлээс тэдний удирдагчийг сонгосон нь бол Идомчууд байсан. За ингээд Херод хаан бол Израилийн ард түмнийг захирах нь бол үнэхээр хэцүү байсан. Яг хэдийгээр тэр бурхны талаар мэддэг байсан боловч бурхныг тэгтлээ хүндэлдэггүй байсан. Хэдийгээр тэр одоо Исавийн удам боловч Якобын удмынх нэг үзэн яддаг нэг тийм бас маш их нөлөөлдөг байсан. Бас нэг зүйл нэхэд Идомчуудыг ерөөсөө Израильчууд ер нь тоодгүй байсан. Албаар бүр тэ одоо хэрэв бид нэг ингэж харах юм бол Обадия гэдэг хуучин гэрээний ном тэр чигээрээ Идомчуудын эсрэг иш үзүүлгээр дүүрэн байсан. Тэгээ дээр нэхээр бас нэг зүйл нэхээр Идомчууд бол Израильчуудад хийсэн зүйлүүд нь бурхны мэлмэд үнэхээр таалагдахгүй байсан. Ассирчууд Израиль руу дайрсан, Египтчүүд дайрсан, Бабилончууд дайрсан, Грекчүүд дайрсан, Ромчууд дайрсан. Бүх энэ халдан довтлолт болон одоо төрөмгийллийн үед Израильчүүдийн зүхтах боломжтой, аюулгүй одоо хорогдох боломжтой, дайны хөлөөс зүхтах боломжтой газар нь юу байсан бэ гэхээр Идомын уулархаг нутаг байсан байхгүй юу? Тийшээгээ очих юм бол бас нэг хойноос нэг хөөж дуугаад яваад байхгүй. Гэтэл тэнд бүр ингээд тэдний бүртэй за дайн болох юм уу? Адсны юм те Израильчууд наашаага зүхтэн хамгийн мааваа зүхтэн ингээр тэднийг зам дээр тосно одоо те ол зомог их олон гэдэг ч юм уу те. Тэгээд бид нар дээр хорогдож ирсэн хүмүүсийг боолчлно. Одоо маш бага хөлсөөр ажилуулна гэх ч юм уу ингээд одоо Исавийн удмын Идомчууд бол Израильчуудад хийсэн зүйлээрээ бол бурхны өмнө үнэхээр буруутгагдаж байсан. За Херод хаан юуны талаар сонссон? Есүсийн талаар сонссон. Есүсийн нэр үр бүр дуурсаж ирсэн. Тэгээд саяхан нөгөө нэг ингээ Иохан Баптистыг таадалсан хүн чинь заавал Израильчуудын дотор одоо бурхны талаар хамгийн мундаг ярьдаг хүнийг нь би заадалчлаа. Одоо ингээд бүр муу дээр муу гэхчээр одоо Израильчууд надад бүр муу болондоо гэдсэн чинь Иохан Баптистаас ч илүү алдартай нэгэн Израильчуудад бас байдаг юм байна гэдгийг тэр олдсонсон. Тэр бол Есүсээс. Ингээд харин тэр мэдээлэл олохыг хүссэн боловч түүнд бас яг тийм зөв мэдээллийг өгөх дуртай хүмүүс эргэн тойронд бас нэг байгаагүй. Тэгэл ягаад тэгэхээр Херодийн удмынхан Израиль одоо Ромчуудын одоо тэр аимшигт одоо цэргийн дарангуулалдаар Израильчуудыг хүчээр захирдаг байсан болохоор Израильчуудын дотор ийм тэдэнтэй сайн сайхнаа хуваалцах хүмүүс их ховор байдаг гэсэн. Тийм болохоор хэрэв бид нар санаж байвал түүний өвөг дэц болох нөгөө нэг яг Есүсийг төрөх үед одоо их Херод агуу Херод хааны үед нөгөө явж байгаа шүү дээ. Гордон мэрэгэн хурж ирсэн ээ. Евдэн шинэ хаан төр хаан байна гэсэн чинь нөгөө өөрийгөө хаан гэж бодож ирсэн нөгөө нэг одоо энэ Херодийн өвөг дэц бол агуу Херод ч те юун хаан мөнгөтэй хажуутлынхаа нөгөө нэг зурхаачд ишвэрлүүлэгчдийн бүгдийг цуглуулад хуулийн багш нараас цуглуулад тэр нэг хаан төрөх юм уу? Та нар хаан төрнө гэж итгэдэг юм уу? Тийм ишвэрлүүлэг байдаг юм уу? Тэгээ тэр хаан чи хаан төрөх гэсэн чинь Евдэн Бэтлехэмэ гэд Бэтлехэм хотод төрнө дөө гэд ингээд тэг яагаад гадны хүн хурж ирээд асуухад л мэдчихэж байгаа юм гэдэг чинь юу гэхээр тухайн ордон дотор байгаа хүмүүс тэр Израилийн тэр агуу гайхамшигтай итгэл найдвар болсон Месаягийн талаар болоод тэ бурхны тэдэнд ард түмэнд нь одоо өгдөг тэр сайн сайхныг Херодийнхэнтэй буюу Исавийн удмынхэнтэй хуваалцах сонирхол бол байхгүй байсан тэ их холбоотой. За ингээд Есүсийг талаар мэдээлэл цуглуулах гэсэн чинь хүмүүс Херод хаанд юуны талаар ярьсан бэ гэхээр тэр бол үхэгчдээс амьсан Иохан Баптист. Тийм учраас ийм гайхамшигт хүчнүүд түүн дээр ажиллаж байна гэж бол хэлсэн байна. Хэрвээ тэр Есүсийг хинбэ гэдгийг мэддэг хүмүүсээс хэрвээ асуусан бол хэлэх байсан шүү дээ. Иохан Баптист шоронд байхдаа ер нь та нөгөө Иохан Баптистыг харсан шүү дээ. Тэр үед Иохан Баптист дагалдагчдаас заримыг нь Есүс рүү явуулсан. Тэгээд чи хин юм бэ? Чи нөгөө ирэх ёстой хүн мөн үү гэж асуусан. Тэгт нөгөө хүмүүс нь хурж ирээд юу гэж хэлсэн бэхээр тэ юу хийж байгааг нь хар. Тэ гэж бол хэлсэн. Тэгээд Иохан Баптистийн талаар Есүс юу гэж хэлсэн бэ? Хүнээс төрөсдийн дотоос хамгийн агуу нь тэр мөн гэж бол Иохан Баптистыг хэлсэн байна. Тэгэхээр Иохан Баптист бол Израилийн хамгийн агуу нэг юм биш. Харин Иохан Баптист өөрөө юу гэж хэлсэн бэхээр
тэр өсөж би буурах ёстой гэдэг үгийг Есүсийн талаар хэлсэн. Тэгэхээр Иохан Баптистийн хүч түүнд яваад байгаа биш. Бурханаас угаасаа Иохан Баптист зориулсан хүч бас Есүс зориулсан хүчийг өгсөн. Харин Есүс Христийн Иохан Баптистаас илүү гэдгийг Иохан Баптист танд цаазлагдахаас өмнө гэрчлэн ярьж ирсэн юм а гэдэг төлөв хуваалцсан байна. Гэтэл хэрэв таны яг энэ Библийн түүхээс ингээд харах юм бол өрөвдмөр 3 зүйлийг харж байна. Нэгдүгürt бол түүнд буруу ойлголтыг хүмүүс бол өгж ирсэн. Ягаад тэгэхээр тэр өөрөө үнэнд дургүй үннээс нүүр боруулсан. Ягаад тэгэхээр та нар ингээд боддоо хүмүүс Иохан Баптисттай болон Есүстэй уулзаж ховжлон ярилцахыг маш их хүсдэг байсан. Тэгтэл Херод өөрөө Иохан Баптистыг шорондоо хороод тэгээд түүнтэй ярилцж ирстэй. Бүр ингээд биечлэн одоо Иохан Баптист зөвхөн Херодод цаг гаргаж байгаа байхгүй юу? Тэгээд түүнд ингээд хувийн амьдралын талаар одоо юу гэдгийг зөв байгаа, буруу байгаа талаар нь бас Бурхны ард түмэн гэж хийн, Бурхан гэж хийн гэх бүх зүйлүүдийг ингээд Иохан Баптист түүнд ярьж өгдөг гэсэн. Гэтэл тэр бол дэлхий дээр хамгийн зөв ойлголтыг буюу эцгүүдийн зүрхийг хүүхд рүү, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд рүү хандуулахаар Элиа шиг дуудагдсан Иохан Баптисттэй ярьж исэн гэдэг утгаар нь үнэнд хамгийн бас ойрхон хүмүүсийн нэг байсан байхгүй Херод. Гэтэл өөрөө ингээд хүлээж аваагүй. Бурууг үннийг өөрөөсөө холдуулсан. Тэгээд айдас гимшлээсээ болоод эсвэл өөрийгөө хит буруутгасан буруутгал ичгүүрээсээ болоод Иохан Баптистийн үгэнд орохоос бол имээсэн. Бас нэг зүйл нь юу гэхээр тэр сүнслэг үнэн болон сүнслэг үнэт баялагийг биш. Энэ дэлхийн байр суурь болоод энэ дэлхийн одоо хүчийг, ромчуудын хүчийг Бурхны хүчээс одоо илүүд үтсэн учраас тэр яг цаг нь ирэхэд Иохан Баптистыг түүний мэрэгэн ухаанаас илүү түүний толгоогоор олж авч чадах зүйлд түүний толгойг тушаасныхаа төлөө олж авах тэр нэг төрхөн зуурын зөвхөн нэг баяр ёслолын үеэр нэг үдэгдээд өнгөрөх сюрприз маягийн харгислалын төлөө Иохан Баптистийн толгойг авалж ирсэн тийм аимшигтай үддэг бол хийсэн. За мэдээж бас нэг зүйл нь юу гэхээр алдар. Херод хаан мэдээж ард түмнийхээ дунд алдартай байхыг хүсдэг байсан. Гэхдээ ерөөсөж чадахгүй байж л Есүс Иохан Баптистийг зүгээр цүл тараа тэмээний арьс өмсөд зүгийн бал идээд идэх хүн заяа. Зүгээр нэг жижигхэн нэр хүнд муутай хотод мужаан хийгээд идэх хүний нэр алдар өөрийнхөөс нь хамаагүй дээр байгаа сонссон байна. Тэгэхээр нэг зүйлийг ойлгож авах. Өнөөдөр мэдээлэлд бид нар маш их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүмүүс Есүс нэг удаа дагалдагчдаас асуусан. Хүмүүс намайг юу гэж байна? Оо таныг Иохан Баптист гэдэг. Таныг насаараа дамилсан иш үзүүлэгч гэдэг шүү дээ. Гэтэл Петр та бол Христ, та бол амьд Бурхны хүү гэж хэлсэн. Тэгэхээр бид нэр хэрвээ үнэн зөв мэдээллийг сонсохыг хүсчээвэл хайр болон хандлага өөрчлөх хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн үгийн төгсгөл би та бүхэнд хэлхийг хүсэж байгаа зүйл нь хамгийн гол зүйл нь яг юун дээр байгаад байгаа гэхээр Есүс загалмай дээр хатагдсан алгадахын өмнө Херод Есүс хоёр уулздаг. Тэр Иохан Баптисттай уулзсан. Тэр бас Есүстэй уулзж байна. Гэтэл тэр Есүстэй уулзах үедээ хүмүүс Есүстэй уулзах юм бол эзэн минь би дахин хармаар байна. Эзэн минь гэдэг ингээд хүмүүс ингээд хамгийн чухал зүйлээ Есүстэй ярьж байна шүү дээ. Тэгсэн чинь тэр яасан бэхээр гайхамшигтээс үзүүлээч. Тэ? Та тэгдэг гэж ингэдэг үстэй. Тэднээс нэг нь үзүүлээч. Есүс Херодтой юу ч яриаггүй. Есүс нэг ч асуултанд нь хариулаагүй, юу ч дуураагүй, түүний тусламжаас ч татгалцсан, түүний өмгөөлөл ер нь бол түүний өмнө Есүс салбадаа байхыг хүсээгүй. Ягаад гэвэл Есүс салбадаа биш. Есүс нэг өгцөн байж байгаад амьдсан нэгэн ч биш. Есүс толгойг нь аваад байхад дахин амьлаад идэг тийм нэгэн ч биш. Есүс бол үнэхээр Петрийн хэлсэнчлэн амьд Бурхны хүү Месая байсан. Харин Херодийн чихэнд бол дагалдагчдын буруу ойлголцыг амьдсан нэгэн Иохан дахиад амьдсан гэдэг ч юм уу. Эсвэл Иохны хүч түүн дотор байгаа гэж энгийн хүмүүс нэг нэгнийгээ үнэлдэг үнэлэмжил байсан байна. Тэгэхээр өнөөдөр ишлээ дахиад унших юм. Херод үүнийг дуулсан. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа гэж хэлсэн байна. Та ямар нэртэй вэ? Та ямар ч нэртэй, ямар ч хэл дээр, ямар ч утгатай нэртэй байж болно. Харин таны амьдрал, таны гэрчлэл хүмүүсийн дунд юу гэж яригддаг вэ? Бурханд алдар болон очтгоо. Эсвэл хүмүүсийн дунд сургамж болон яригддаг. Таны талаар хүмүүс ярихдаа бахархан тань шиг болохыг хүсэн, тань шиг тэмцэхийг хүсэж ярьдаг уу? Эсвэл тань шиг болохгүй тулд таныг жишээ болгон ярьдаг уу гэдэг асуултыг та өөртөө тавих хэрэгтэй.
Magdalene Borgio Ezen Tuni Nerikmas Jesus Ako Ezni Nerik Bimagdan Magdalene Borgio Ezen Tuni Nerikmat Jesus Ako Ezni Nerik Bimagdan Jesus, ako ezni neri bimagdan dolyan biar figurugyo etzent altertetsnide Jesus, ako ezni neri bimagdan dolyan bimagdalene Borgio Ezen
Бид өнөөдрийн үгийн цагаараа Марк 6-гийн 14. Херод хаан үүнийг дуулсан байв. Учир нь Есүсийн нэр дуурсаж байлаа гэдэг ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээ мэдээч энэ ишлэл маань үргэлжилдэг. Тэгээ яг энэ хэсэг одоо Херод хаан Есүсийг дуурсаж байгаа талаар бид илүү онцгойлон энэ өглөө суралцаж байна. Тэгээд үнэхээр яг хэлсэн шиг бид сонсогч та хэн нэгний амьдралд эсвэл таны амьдрал яаж дуурсагдж байгаа вэ гэдэг талаараа дахин бодож эргцүүлэх, тунгаах, магадгүй шийдвэр гаргах тэр цагууд байх гэж бодож байна. Тэгээд таны амьдрал юуг дуурсгаж байна вэ? Эзнийг дуурсгаж байна уу? Эзнийг алдаршуулж байна уу гэдгээ бас дахин бид бодох хэрэгтэй гэж бодогдож байна. Ингээ бүгдээрээ хамтдаа өнөөдрийн номлолыг дахин нэг удаа бодон тунгааж тэ дахин нэг удаа дүгнэе. Ер нь бол миний хувьд ингээ библийн сургууль дээр хичээл зааж байхдаа тэгдэг байхгүй. За би та нарт өнөөдөр яг ийм сэдвээр 4 зүйл чухал зүйлийг 2 хэрэгжүүлэлттэй. Тэгээд цөмөрө ярилцах цаг бас байгаа гэд. За тэгээ ярилцах цаг дуусны дараа гэж хэлэхэд өнөөдрийн хичээлээс бид нэр ойлгож явах хэрэгтэй 3 зүйл байсан. Хэлцэх 2 асуудал байсан. Тэгээ та нар тэр маань нэвтэр хичээлийг ингэж ойлгоод ингэж ярьж байна. Та нар юу гэж бодож байна? Энийг насан туршдаа яваарай. Хитэж нэвтрүүлгийг бүр хичээлийг бүрэн дуусгадаггүй. Үргэлжлүүлэн судлаарай. Илүү их таньж мэдээрэй. Амьдрал чинь сануулга болох үед те. За тэр үед ингэж сонсчихсан. Босод хүмүүстэй хаалцаарай. Хизээч тань дээр ямар нэг юм тань дээр ямар нэгэн мэдээлэл чухал мэдээлэл очиод танаар зогсоод танаар цэг тавигдаад танаар дуусчдаг бити байгаарай гэж. Хичээл дээр бол би ерөнхий хэлдэг. Өнөөдөр ч гэсэн яг тэгж хэлмээр байгаа байхгүй. Есүсийн тухай, Иохан Баптистийн тухай хамгийн сайхан мэдээнүүд Херод хаан дээр ирсэн боловч тэр хинтэй ч хуваалцаагүй. Харин дотроо айдас ичгүүр одоо тийм нөхцөл байдал дотор байгаа л үннээс өөрийгөө холдуулаад өөрийгөө тэрийг хүртэх ёсгүй нэгэн гэж ойлгоод бас тэрийг хүртэж ягаад нь хүмүүст атаархаал уурлаад тэгээд бурханд өгж болох тэр алдар нэрийг хүмүүстээ булаацалцаар агаал тэгэл эцэст нь Херодийн удмынхан тэгэл баггүй болчих шин. Сая пастрыг юу хэлжсэн чинь юу санаанд орлоо? Дуустгүй шүү, үргэлжлүүлээд нөгөө нэг даалгавар өгөөд гэдэг шиг үргэлжлүүлээд хуваалцах, хин нэгнтэй хуваалцах, эсвэл өөрөө дахиж тунгааж чааш нь судлах гэдэг зүйл бол маш чухал. Тэгээд саяхан энэ 7 хоног манай нэг сонсогч бичсэн байсан. Түүний ойр дотны хүнд нь суу гашуутай харамсалтай үйл явдал тохиолдсон байна. Тэгээд тэнд зориулаад нэгэндээ одоо уран болохоор би танаа нэвтрүүлгийн тэр дугаарыг би ингээд сонсгох гэсэн юм аа, урамшуулах гэсэн юм аа, олоод өгж болох уу гэд бичиж байгаа байхгүй. Тэгээд тэр энэ зүйл ч гэсэн ингээд айгүй чухал юм шиг надад сая санагдлаа. Үргэлжлүүлээд тухайн цаг үедээ сонсоод өнгөрөх биш, дахиад эргүүлээ, дахин давтан сонсох эсвэл яг энэ үг хэрэгтэй байгаа хин нэгэнд уран болж хуваалцах эдгээр зүйлсүүд бас маш чухал байдаг шүү. Тэгэхээр та бас хин нэгэнтэй бас сонсож байгаа энэ өрөөлүүдээ, үгүүдээ бас чааш нь түгээж бусдад бас ивэл болдог байгаарай гэж энэ өглөө бас сануулъя. За тэгээ бүгдээр хамтдаа залбирлын цагийг гаргая те. Нэхэцэн минь бидэнд янз бүрийн дуу хоолой сонсогдож байна. Бидэнд бидний талаар бас таны талаар янз бүрийн дуу хоолой сонсогдож байна. Ялхан салгаж сонсох хүч чадлыг биднэрт өгөөч. Буруу дуу хоолойг удаан сонсохгүй байхад тусалж өгөөч. Өөрийгөө буруу дуу хоолойнд хитрхи их одоо зориулдаггүй байхад тусалж өгөөч. Тэгээ зөв дуу хоолойг сонсож, зөвийн замаар явж, үргэлж сонссоор байж, сонссон зүйлээ бас удаа хуваалцаж амьдрахадаа тусалж өгөөч. Тэгэхгүй бол таныг ойр байгаад биднийг хайрлаж, бидэнд зааж, зөвлөж, биднийг чиглүүлж, биднийг өөрийн сүнс дотор өдөртөмжөөс бид холдчих гээд байна. Бидний муурын сүнс болон түүний хүмүүсээс хамгаалж өгөөч. Тэдний дуу хоолой тэдний ашигтай гэж ярьж байгаа тэр саналуудаас ялган салгах тэр чадлуудыг биднэрт өгөөч. Бүх зүйлд тань талархан, таны мэрэгэн ухаан, таны сүнсийг хүсэмжлэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай.
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.